Сайн байцгаана уу бэлгүүн байна. Та бүхэнд тахиуныг үндсэн техник буюу гарын цохил, суулт, хамгаалт гэсэн зүйлүүдийг зааж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд бичлэгэндээ орцгоё. Цохилтыг бол чирigi гэж хэлдэг, хамгаалтыг бол маки гэж хэлдэг, за суултыг бол соги гэж хэлдэг шүү. За тахиуныгийн анхан шатны хамгийн анхны суулт бол жумби бэлэн байдлаа аваад чичим соги жумби буюу морин дээр сууж байгаа юм шиг хөдөлгөөнөөр хя гэсэн тохиогоор эхлэх нэ. Энэ дээр юу анхаарах ёстой юм гэхлээр хоёр тохоо ингэж задрааг байх ёстой гэсэн. За атгсан гар маань бүснийхээ хажуу талд бүс бизнесээ илүү гарах юм бол энэ алдаан тооцогддог учраас хоошоо сайн татах ёстой гэсэн. За хөлийн байрал нь яах ёстой юм гэхээр энэ өвдөг маань хоёр хөл маань параллел хэлбэртэй байх ёстой гэсэн. За ингээд тавих юм бол хөлийн хэлбэр маань буруу болох нь. Ингэчих юм бол бас буруу болох. Яг их зурагшаага нэг хэмжээнд байх нэ. За өвдөг маань хоошоо бид нар энэ давсаг буюу доод хэсэг маань урагшаа ингэх юм бол буруу болчихдог. Тэгэхээр энэ хэсгийг хойш нь болгоод яг санал дээр сууж байгаа юм шиг өвдгөө төгжөө суух. Өөр нэг өвдгөний тал дээр анхаарах юм нь өвдг нь хит ийм доошоогоо ухцсан юм шиг эсвэл ийм гадагшаага байх юм бол энэ оноо хасдаг учраас яг энэ өвдгөний хэсэг маань шулуун байх ёстой гэсэн. Чичим соги жумби хя. За энэ суултнаасаа үргэлжлүүлээд цохилт гэдэг зүйл байгаа. За цохилтыг 3 төвшөнд ангилнаа. Ойгуур болон мунтон арай. Биеийн 3 төвшөнд ангилж хийдгээ зээж үзэх юм бол бид нэр чичимсогийн суултнаасаа цогссон чигээр байна. За зүүн гараар эхлээд үзье. Арай чирigi буюу доод төвшин цохил. За дахиад нэг удаа 1 2. За хүүхдүүд хөвчлэн хийхдээ тохоор төрүүлээд ингэж яваад идэг. Эсвэл бүр ингэж цээж оруулаад идэг. Ингэх ерөөсөө шаардлагагүй. Энэ маань техник учраас зөв хийх нь чухал гэсэн. За энэ чанаас доошоо 1 гараа ингэж авахгүй төгжиж өгнө гэсэн. 2. За цээжний аралдаа нь хаана вэ гэхлээр энэ тобог буюу яг энэ нэг логоны урд чиглэлтэй аймханы чиглэлтэй зогсчих хэвээр. За энэ чанаас цээж хагас эргүүлсэн байх хэвээр. Эргүүлж явах явцдаа доод хөл суулгах юм бол оноо хасаад идэг учраас цээжээ зөвхөн эргүүлэх хэвээр гэсэн. 1 2. За муу адил дээд төвшин буюу за уруулны энэ дээдлийн харалтаа зогсох ёстой гэсэн. За энэ чанаас 1 2 1 2. За ингээд гарын цохилт буюу доод дунд дээд гэсэн биеийн төвшөнд цохиж сурлаа. За дараагийн бидний мэдэх ёстой хамгаалт гэж байгаад байгаа. За энэ хамгаалтыг бол муу адил биеийн төвшний 3 хэсэгт бас хамгаалах ёстой. За хийж үзэх юм бол чичимсогийн суултнаас за арай маки буюу доош чиглэлтэй хамгаалт зүүн гараа дээрээ авлаа, зүүн гараа дээрээ авлаа. За баруун гар нь энэ бүснийхээ харалтаа, ташааныхаа харалтаа жоох гэхдээ наахгүй жоохон зайтай байх хэрэгтэй. Энэ чинь нэг зүйл анзаарч явах юм бол зүүн гар нь дээрээ байгаа энэ үед эрхийн өрөө нь гадагшаа чиглэлтэй байгаа гэсэн. За энэ чинээс доошоогоо 1 төгжиж өгж байгааг анзаарч байгаа. Дахиад нэг удаа 1. За нөгөө тийшээ яаж шилжих вэ гэхлээр зүүн гараа баруун ташаан дээр авчираад баруун гараа шууд дээшээ авчирна гэсэн. Муу адил эрхийн өрөө гадагшаа чиглэлтэй гэсэн. 2. Дахиад нэг удаа 2. Нөгөө тийшээ шилжлээ. 1. Нөгөө тийшээ шилжээ. 2. За энэ хамгаалт бол арай маки буюу доошо чиглэлтэй хамгаалт байх нэ. Дараагийн сурах ёстой хамгаалт бол цээжний хамгаалт буюу мунту маки. За дахиад хэлье. Мунту маки. За энэ хөдөлгөөнөө яаж хийх вэ гэхлээр жумби гэсэн хамгаалт зогсолтноос чичимсогийн суултлагаа шилжлээ. Эндээс чиглүүлэх ёстой. За чиглүүлэх чаа хөдөлгөөн маань тохоо шулуун байх юм бол буруу болчиход идэг. Цохилт идэг, андуураад идэг. Тэгэхээр чиглүүлж байгаа хөдөлгөөн маань хажуу тишээгээ тохоо хагас нуулсан байхтай. За энэ нөгөө талын дээрээ байгаа гар маань бас мод чиглүүлж байгаа хэвээр. Яаж чиглүүлэх вэ гэхээр мөртөөгөө тэмцүү хоошоо даалаж өгөх хэрэгтэй гэсэн. За энэ чинээс урдаагаа чиглүүлсэн гараа хоошоо хамгийн боломжит хөлбөрөөр тохоо ширгүүлээд өөрлөгөө татна. За ингэж явах явцад зэрэг энэ гар тойрог хэмжээгээр гортог шиг эргүүлээ эцсийн мөчөд хүчтэйгээр хамгаалах хэрэгтэй гэсэн. За дахиад нэг удаа. 1. За шилжих хөдөлгөөн хийхдээ урдаа байгаа гарыг хагас нугаллаа. Ингэхдээ нөгөө гараа давхар авчирна гэсэн. Мөртөөгөө зэрэг энэ бугуун хэсэг маань ингэсэн байх юм бол буруу болчиход идэг. Тэгэхээр шулуун байх хэрэгтэй. За энэ чанаас
ингэж тойруулж татахгүйгээр өрлөөгөө шүргүүлсэн маягтай татах ёстой ш. 1 эргүүллээ. 2 нунтомаки буюу цээжний хамгаалтыг зааж өглөө. За дараагийн хамгаалт буюу толгойн хамгаалт. За энийг яаж хийх талаар та бүхэн зааж өгье. За нэршил нь бол оргиур маки. Дахиад хэлэх юм бол оргиур маки. За муу айдал чичимсагийн суултнаас бэлэн байдал аавна. За энэ чанаас за эхний ээлжинд зүүн гараа дээрээ эрхийн уруу нь дотгошоогоо харсан байх хэрэгтэй гэсэн. Тэгээд муу айдал наахгүйгээр жоохон зайтай. За баруун гар буюу миний энэ гар доороо харсан байх хэрэгтэй. Доороо байх хэрэгтэй. Энэ чанаас доороо байгаа гарыг муу айдал наахгүйгээр ташин дээр байрлуулна. За энэ чанаас нэг гэсэн хөдөлгөөнөөр авчирлаа эцсийн мөчөд нудрага эргүүлээд огцом төвжиж өгөх хэрэгтэй гэсэн. Чигээ ингээд толгооноос дээшээ нэг хатах зайтай байх юм бол зөв гэж байна. За дахиад нэг удаа үзье. Миний зүүн гар хуруу маань дотгошоор харсан байна. Баруун гар маань муу адил хуруу гадагшаа ингээд нэг өсөндөө тэнгэр газар шиг хоорондоо ийм байх хэрэгтэй гэсэн. За ингээд нэг дахиад нэг. За яаж нөгөө тал руугаа шилжих вэ гэхлээр за дээрээ байгаа гарыг өөрлөгөө чиглүүлсэн бол зүүн талд байгаа бүсний харалтай байгаа гарыг доош нь чиглүүлнэ гэсэн. Энэ чинээс муу адил доороо байгаа гараа гарынхаа гадна талаар нь явуулна. 1 за дахиад хийгээд үзье. Доороо байгаа гарыг гарынхаа гадна талаар нь явууллаа. Төгжлээ. Нөгөө талаар руу шилжиж 1 2 1 2. За энэ хүн хамгаалт маань толгойн хамгаалт буюу оргиур маки гэсэн хамгаалт байгаа. За ингээд дараагийн имчилгээрээ уулзлаа. Түр баяртай.